Намайг амра гэдгээ. За. Миний хэн байх нь хамаагүй. Харин надад Монголын минь хувь заяа хамгаас илүү хамаатай. 4 жилийн турш үерхсэн найзаагаа би муулахгүй. Дөрөө харшуулан зүтгий гисэн амнаасаа хизээч хуцдаггүй Монгол эрсийн цус надад бий. Монголчууд минь. Бид хүчтэй, бас баялагтай байхдаа эвтэй байгаасаа гэдгийг би сануулах гэсэн юм. Сонгуул гэдэг 8 хүн үсэг тод сонсогдоход эх оронтойгоо мэдрэгсдгийг би үздэггүй. Сонгогч гэдэг 7 хүн үсэг тодорход ард түмнээ хайрлаж эхэлдэг хүмүүст би дургүй. Тусгаар тогтносон эх оронд бол Арчлалын тухай яригдах боломжтой. эрчүүдөө гэж Цээжэнд илтгэдэг. ээжийнхэн өмнө Эх орныхоо өмнө хариуцлага заавал хүлээх ёстой гэж би боддог. Шүмжлэх амархан. харин хийхэд хэцүү гэдгийг би мэднэ. Хамгийн анхны гар утсыг би Халтар царайт киноноос харж явснаа мартаагүй. Хайр үлийн тавган дээр элсэн чихрийг масктай хайлуулж ирээс хийж идлээ гэж баярлаж явснаа би мартаагүй. Давснаас өөр бараагүй. Картын системтэй даржин хомс он жилүүдийг ч би мартаагүй. Алин болгон бид нэг нэгийгээ үесгэж улс дотроо намаараа нутаг усандаа жалгаараа жадаг дотроо дав даваараа талцах юм бэ. Бид хойд хөрш 140 саяулаа биш. Бид урд хөрш тэр бумаараа биш. Бид ердөө 2 сая 800 мянган буулаа. Хэдийгээр бид өөрийнхөө амьддагч бидний амьсгалгаагаар алхах зам айлсгүй ирээдүйн нэг үлээ. Бид бүгдээрээ нэг Монгол. Хөх тэнгэрийн нэвэл дор эрхэлж өссөн. Хүнд түүхийн салхинд эрлэгдэж өндийсэн монголчууд бидэнд хурд түвчний наадмын оргил бүхэд оюун санааны оргил ойрхон гэж би итгэдэг. Жаламхарын явдлаар дэлхийг хурааж нарны домгоор эвийг батрааж цоглог залуусан дэлхийг гайхуулсан түүхт Монголын удамд би толгойтой бүхий ч үзээгүй. Тойгтойгээд сүгдэж яваагүй. Би Монгол, бид монголчууд, бид Монгол. Энэ л эх орно. Би улс шиг улс гэж боддог. Элэг нэгтэй монголчуудаа хүн шиг хүн гэж сандгаа. баярлаа. Эх орондоо сайхан амьдарцгаая. Монгол ардын ам.